За hi guys, энэ удаагийн бичлэгээр өмнөх дугаарынхаа part 3-ыг оруулахаар болж байна. Тэгээд бичлэгэндээ орцгоё. За өмнөх дугаар дээр Raven Ars-ыг түүнд дайчин хүний дүр төрх байхгүй гэдгийг хэлгээд Ars юу гэсэн үг болохыг нь ерөөсөө ойлгохгүй. Тэгээд Raven үнийг хараад шоронд байгаа нэгэн ирээг авчрахыг цэрэгтэй тушаасан. Тэр ирээг өрөөнөөс нь гаргаж ирсний дараа Ars түүний хэн болохыг асуухад аав нь түүнийг Барада гэдэг болохыг хэлсэн. Энэ мангас хүн нь маш олон гэмт хэрэг үйлдсэн байв. Түүний өвчнөөс олж цаазаар авах ял нь хойшлогдсон ч тэд энэ мөчийг ашиглан ялыг нь гүйцэтгэхээр шийджээ. Raven Ars-ыг тэндээ үлдэж үзхийг шаардаад хэрэв тэр хүний үхлийг хараад царайгаа хуурахгүй байж чадвал түүнийг эр хүн болсон тооцож тулааны өдөртэйг нь зөвшөөрнө гэлээ. Ars өмнө хүн үхийг харж байсан байтугай хүн нүдэн дээр нь толгоогоо авахыг огт харж байсангүй. Гэтэл Барада маш олон цаазаар авах ялыг харж байсан гэд хамгийн дуртай зүйл нь Ars шиг хүүхдүүдийг алах байсан гэж ярив. Учир нь тэдний гинэн цайлган нүдийг айдас нүмрэн авах тэр мөчөл түүнд хамгийн их таашаал өгдөг байсан гин. Raven цаазыг эхлүүлэх тушаал өгч сүхний ганцхан цогцолтоор Барадагийн толгойг тас цавчхад Ars бүрэн шоконд орж орхидог. Нэг ч үг хэлж чадахгүй таг гацсан тэрээр эцэст нь бөөлжөж харин аав нь үндэ ичих зүйл байхгүй. Хүн бүр тэр байтугай өөрөө хүртэл анх удаа ийм зүйл хараад тэгж хүлээж авсан гэдгийг хэлв. Тулааны талбарт үхэл гэдэг байнга тохиолдох зүйл. Хэрэв ганцхан хүний үхэлд ингэж цэцэрчж байвал тэр юу ч удирдах чадахгүй шүү дээ. Тиймээс Raven өөрөө явах хэрэгтэйг хэлж бүх цэргүүддээ хөдлөх тушаал өглөө. Ars дөнгөж сая болж өнгөрсөн зүйлийг боловсруулж ядан газар цөхөрж үлдгэлд найзууд нь түүнийг тайвшруулахыг хичээнэ. Гэвч Raven тэднийг өөртөөгөө хамт явна гэж хэлснээр тэд ч нэг ч үг дууралгүй Raven ноёны араас дагав. Ars эцэст нь өөрөө юу ч ойлгодгүй байснаа бас дайнд явхад огтхон ч бэлэн биш. Одоо хүртэл жаахан хүүхдээсээ гараагүй байгаагаа ухаардаг. Үүний дараа бид Raven тулааны талбарт хэрхэн ширүүн тулдаж байгааг харна. Raven Reds хоёр мөр зэрэгцэн тулдаж байхад Rozel армийг зохион байгуулах үүргийг гардан авдаг. Ном сувтнууд дайсны асар том бүлгийг устгаж Charlotte галт бөмбөлгөөр цайзын хэрмийг нураана. Raven өвчтөй байсан ч гэлээ маш ирч хүчтэй тулдаж хүнд ч бууж өгөхийг бодсонгүй. Дайсны арим каналын цэргүүдээс 50% илүү байлаа. Гэсэн ч Raven-ээр өдөрдүүлсэн Ars-ын цэргүүд цайзыг эзлэн авч чаддаг. Гэвч харамсалтай нь тэрээр өвчнөдөө дийлдэж орхив. Энэхүү дайн сар гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Raven Ars-ын 12 насны төрсөн өдрөөс 4 хоногийн дараа дамнуурган дээр хөвцөөр буцаж ирдэг. Бага хүүхдүүд нь аавыгаа өчхгүй гэхээс айж сандралдах бол эхнэр нь тэднийг тэрхээс өөр юу ч хийж чадсангүй. Ars найзуудаа ухтан авч тэдний гэмтснийг хараад санаа зовох боловч Reds үүнийг зүгээр л бэртлийн үеэр болсон зүйлгээд түүнийг тайвшруулна. Санаа зовсон Ars аавынхаа биеийн байдлын талаар асуухад Reds түүнийг тулаанд маш гарамгай байсан тул тулааны төгсгөлд ухаан алдсан бөгөөд энэ дайн түүний өвчнийг улам хүндрүүлсэн гэдгийг хэлв. Ars аавынхаа оронд явж чадаагүйдээ өөрийгөө буруутгасан ч найзууд нь түүнийг ингэж бодох хэрэггүй гэж гуйдаг. Ars тэдний үгэнд талархаж байгаагаа илэрхийлээд хүчтэй харагдахыг хичээн тэднээс явах боловч хэрвээ аавд нь ямар нэгэн зүйл тохиолдвол заавал хэлээрэй гэж зөв. Reds түүнийг хаашаа явж байгааг асуухад Ars үргэлжлүүлэн бэлтгэл хийх хэрэгтэйгээ хэлээд санаа зовох зүйл байхгүйг сануулдаг. Rozel бусдаасаа Ars-ыг зүгээр байгаа болов уу гэж асуухад Charlotte асрагчаас сонссноор түүнийг өдөржин бэлтгэл хийж байгаа бөгөөд ядаргаанаас болоод ухаан алдаж унахгүй гэдгээс л айж байгаагаа нуусангүй. Яг тэр үед хин нэгэн хаалгагийн сандран балбаж Алиасаа маш их санаа зовсон байдалтайгаар Ars-ыг сургалахаар орж ирэв. Тэрээр үрчлэн хэллгүй ирсэндээ уучлалтгүйгээд сүүлийн мөргөлдөөнөөс хойш ямар нэгэн зүйл өөрчлөснийг анзаарч Ars руу хэд хэдэн загтал илгээсэн ч хариу ирээгүйгээс болоод маш их санаа зовж байгаагаа хэлдэг. Заримдаа энэ нь зүгээр л өөрийнх нь ургуулan бодол юм шиг санагдагч Ars түүнээс хүндэрч загталтаа өмнөгшөө чин сэтгэлээсээ хандхаа болсон мэт санагдах болжээ. Reds түүнийг буруугаар ойлгохгүй байхыг хүсээд Ars бас өөрийн гэсэн шалтгаан байгааг хэлв. Гэхдээ Алиасаа зүгээр л түнд санаа зовсон учраас яг юу болоод байгааг хэлж өгөхийг тэднээс гуйдаг. Charlotte Rozel хоёр Reds-ийг бүх үннийг хэлсэн дээр гэж зөвлснөөр тэд Ars-ыг цаазаар авах ял харсан тухай бас гэртээ үлдснээр өөрийгөө ямар ч хэрэггүй амтан мэтэр мэдэрч өөртөө тэмцэлж байгааг үүнээс гадна аавынхаа биеийг муутгаад өөрийгөө буруутгаж байгааг ч нуулгүй хэлж өгдөг. Алиса сүд бүсгэн байж түүнийхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ гуниглаж өөрийгөө арчаагүйгээр мэдрэн Ars-ыг хаана байгааг нь асуув. Тэгээд тэд түүнийг бэлтгэлийн танхимд руу дагуулan очиход Ars үнэхээр шаргуу бэлтгэл хийж байлаа. Гэтэл Ars гинэд унаж цэргүүд түүнийг цааш үргэлжлүүлэн тулдах тэнхээгүй болсон тул амрахыг зөвлөнө. Гэсэн ч Ars бэлтгэлээ үргэлжлүүлмээр байна гэд хүчээр босож ирэв. Аав нь үүнээс ч дор нөхцөлд тулдаж байсан учраас тэр ард түмнээ заавал хамгаалах ёстой гэж бодож байлаа. Үүнийг сонссон Алиасаа одоохондоо орж уулзах цаг нь биш байна гэж шийдэн дотогш орсонгүй. Яг тэр үед нэг үйлчлэгч гүйж ирээд Raven ноёны ухаан орсон тухай дуулгав. Rozel баярлаж Ars энэ мэдээг хүргэхээр явах гэтэл үйлчлэгч түүнийг зогсоож Raven ноён эхлээд тэдэнтэй ярилцахыг хүссэн гэдгийг хэлдэг.
Ингээд бүгд түүний өрөөнд цугларахад Ревен өөрийг нь ухаан алдснаас хойш бүх зүйлийг зохицуулсанд нь тэдэнд талархал илэрхийлв. Шарлотт бодож саналгүйгээр түүнийг ийм байдалтай байхыг нь өмнө нь огт харж байгаагүй гэж хэлтэл бусд нь түүнийг чимээгүй байхыг сануулдагч Ревен тэднийг тайван байхыг хүсв. Учир нь тэр яг одоо тэдэнтэй Ловентийн эзэн биш зүгээр л эгэл хүн шиг ярилцж байгаагаа хэллээ. Тэр энд амьдрах ямар байна гэж асуухад бүгд энэ газарт маш их дуртайгаа илэрхийлдэг. Ревен үүнийг сонсоод маш их баярлсан бөгөөд удахгүй өөхөх болно гэдгээ ч нуусангүй. Тэр өөрийнхөө биеийг хинээс жилүү сайн мэдэж байсан тул чадаж байгаа дээрээ тэдэнтэй ярилцахыг хүссэн нь энэ байв. Үнэн хэрэгтээ анх Арс тэднийг дагуулж ирэхэд Ревен тэдэнтэй яаж харьцаа огт мэддгүй байжээ. Рез бол Малкан үндэстэн, Шарлотт бол эмэгтэй хүн, харин Розел бол зүгээр л жаахан хүүхэд. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан тэд энэ эзэмшил газрын гол тулгуур багнууд нь болж чадсан учраас тэдэнд энэ гэрт ирсэндээ талархаж тэднийд маш их бахархаж байгаагаа хэлдэг. Тэгээд тэр нэгэн маш том гуйлт гуйсныг нь сонсвол мэдээж энэ нь Арстай холбоотой байлаа. Арс одоогоор дайнд явах хэмжээний хангалттай хүчтэй биш байгаа бөгөөд түүнийг өдөртөгч бол гэж хүчлэх нь дэндүү харгас хэрэг болно. Одоо үгэлтэй нүүр тулах үедээ л тэр хийж амжаагүй олон зүйлээ ухаарч биеийн гайвгүй байгаа дээр Арсыг хамгаалж чадах үедээ тулааны талбарт дагуулж яваад бодит байдлын хатуу ширүүнийг харуулах ёстой байж гэж бодож байлаа. Гэвч одоо бүх зүйл хэдийнэ оройтсон учраас тэр Ловентийн эзний хуваар бус харин хүүдээ санаа зовсон эцэг хүний хуваар тэднээс хүүгмийн дэмжиж туслаарай гэж гуйдаг. Тэр Арсыг үнэхээр сайн хүү бас хүн бүрийн хайрыг татсан нэгэн гэдгийг хэлээд тэд өөрсдөө л гэхэд хүүгийнх нь бусдын нөөц болцоог харж чаддаг чадварын амьд баталгаа шүү дээ гэж хэлнэ. Тэр Арсаар үргэлж бахархдаг бөгөөд тийм ч учраас түүнийг хамгаалаарай гэж гуйв. Розел үүлж хэрвээ Арс байгаагүй бол тэр одоо хүртэл бусдад шүүмжлүүлсэн хэврээл байх байсан. Арс түүнд өөртөө итгэ итгэлийг зааж өгсөн болохоор түүнд туслахын тулд улам их хичээж суралцах болно гэдгээ хэлдэг. Рез хэнийг ч Арсын замд хөндлөн зогсохыг зөвшөөрөхгүй бөгөөд эцсийн амьсгалаа тасартал түүний төлөө тодолдож амнасаа алдсан ч хамаагүй үргэлж түүний төлөө байх болно гэж тангаргалав. Шарлотт эзэмшил газрын талаар сайн мэдэхгүй ч Арсал түүний амьдралд утга учир бэлгэсэн болохоор хүүгийнхээ бүтээгийг хүсэж байгаа тэр ирээдүг нь харахыг хүсэж байна гэлээ. Тиймээс тэр Арсаас өөр хүнд жүүлжлэх бодлого байгаа тул гуйх шаардлагагүй гэдгийг ч дуулгав. Ревен тэднийг түүний төлөө өгөх биш харин түүнийг хамгаалахын тулд амьд явах ёстойг захилаа. Ингээд тэднийг хүлээж авсанд нь талархан бүгд бүхийцгэв. Рез түүнээс нэг зүйл гуйж болох хэсэг асуух бөгөөд дүр солигдож Ревен ноён Алисиатай уулзахыг хүссэн тухай түүнд дуулгав. Алисиа Ревений өмнө ирээд ийм нөхцөл байдалд уулзаж байгаагаа харамсаж байгаагаа илэрхийлэхэд харин ч Ревен өөрийнхөө ийм байдалд уучлалтгүйгээд анх уулзаж байснаа санаж байгаа эсхийг нь асуудаг. Алисиа түүнийг өмнө нь таньдаг байснаа мэдээгүй учраас ихэд гайхах бөгөөд Ревен түүнийг анх харахтаа л Арстай сүү тавиулахыг гуйсан хүн өөрөө байсан гэдгээ дэлгэлээ. Тэр Алисиаг их жаахан охин байна даа гэж бодож байсан ч түүнээс асар их хайр сэтгэл гэрэлтэж байгааг нь анзаарч хүүгийн хажууд түн шиг хүн байхыг хүссэн тэр байж. Энэ үгс Алисиагийн сэтгэлийг маш их хөдөлгөв. Ревен хүүгээ одоохондоо жаахан байгаа болохоор магадгүй тийм ч найдвартай санагдахгүй байж магадгүй гэлээ. Гэвч Алисиа түүний үгийг таслан Арс сол дорой байж болох ч үүнийгээ даван туулж илүү сайн хүн болохын тулд чадаа бүхнийг хийж байгаа гэж хариулав. Ревен Алисиаг хүүд нь ямар их хайртайг мэдрэхэд Алисиач бүх зүрх сэтгэлээрээ хайртайгаа хүлээн зөвшөөрдөг. Ревен үндэнд талархаад хүүг нь дуудаж өгөхийг хүслээ. Гадагш гарахдаа Алисиаг эзнийхэн тухай сайнаар ярьсанд найзууд нь талархаж тэрээр Ревен ноён Арстай уулзахыг хүсэж байгааг хэлв. Явахаас өмнө Алисиа Резэд ийм сайхан сэтгэл гаргасанд нь баярлснаа илэрхийлдэг. Рез цааш алхахдаа Ревенд шалгадаж байсан анхны өдрөө дурсан түүний үхлийг зогсоож чадахгүйдээ маш их гонхлож бохимдож байлаа. Хэсэг хугацааны дараа Арс хэд хэдэн им барьсаар аавынхаа өрөөнд уран зоригтойгоор орж ирээд өвчнөгийн талаар судалж байгаагаа бас зарим нэг өвсийг туршиж үзмээр байгаагаа хэлв. Түгээр зогсохгүй тэр хөр шатын маш алдартай имийг ч хүртэл мэддэг болжээ. Гэвч Ревен түүний үеийг таслан Арсыг үнэхээр их томорчээгээд яг өөрөө түүний насан дээр байхдаа дайчин болно гэж шийдэж байснаа хуучлав. Тэр Ламбертэд биш миссионы нэгэн бөглүү тариалангийн тосгонд өссөн аж. Тэр газрын эзэн ард түмнээсээ маш их татвар хураадаг харгас нэгэн байсан тул иргэдийг ядууралд хүргэж байжээ. Тэр үүнийг төвчж чадалгүй 10 настайдаа гэрээсээ оргон өөр хот руу явсан байна. Тохиолдлоор түүнийг очих үед миссионы амбан захирагч айлчилж таарсан бөгөөд ямар нэг шалтгаанаар орон нутгийн ноён баяр зохион байгуулж байж. Тэр бүгдийг сайн санахгүй байгаа ч амбан захирагчийн сүрлэг эрхэмсэг байдал нь түүний ой тоонд гүн хоногшиж үлджээ. Яг тэр мөчөөс эхлэн тэрээр олон цэргүүдийг өдөрдөж захирч чадсан хүн болохоор шийдсэн байна. Тэрээр бие даан сэлмээр тулдаж сурч цэрэг болон бүх зүрх сэтгэлээрээ тулдсаар иржээ. Кананы ноён түүнийг тушаал дэвшүүлэх хүртэл тэр өөрийнхөө гавьяаг бусдад хүлээн зөвшөөрүүлж чадсан байв.
Тэгээд өөрөө ч анзаараагүй байхдаа өөрийн гэсэн эзэмшил газартай болжээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрч түүний дагалдагчид, ард түмэн, гэр бүл, Ламбертад амьдарч байгаа бүх хүмүүс түүний хувьд үнэлж оршин үнцэнтэй болж тэрээр бүх амьдралаа тэднийг хамгаалахад зориулсан байв. Энэ үед тэрд гинэт ханиалгаж эхлэх бөгөөд Арсыг түүний биеийн байдалд өөрийгөө буруутгаж байгааг сонссноо хэлээд тэгж бодох хэрэггүйг аминчлан захив. Учир нь энэ амьдралыг тэр өөрөө сонгосон болохоор хэн нэгний өмнө хариуцлага хүлээх шалтгаан байгаагүй сануулав. Арс маш их бухимдагч Ревен түүнээс бүх зүйлд анхаарал тавьж явахыг гуйдаг. Арс нулимсаа төвчж ядан чадаа бүхнийг хийх болно гэж хариулав. Аав нь түүнийг одоо хамаагүй илүү бэлтгэлтэй болсон байна гэж хараад өөрийнх нь хүү байх түүнд маш том ачаа болсон байх таа гэж төсөөлдөг. Гэтэл Арс харин ч эсэргээрээ түүний хүү болж төрсөндөө маш их баярлдаг гэдгээ хэлнэ. Аав нь Арсаар бахархаж Алиасатай харилцаа нь ямар байгааг асуулаа. Тэр Алиасаг маш хүчрхэг охин бөгөөд энэ нь Романос гэхээс илүү ээжээс нь өвлөгдсөн байх гэж хэлв. Тэгтэл Арс түүнээс Романтэй их дотн байсан эсхийг нь асууж, Ревен шүнжин өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар илүү их хожилдог. Тэд гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлснээр дараагийн өглөөнд Ревен байгалийн жамаар хорвоог орхилоо. Арс түүний гэр бүл дагалдагчид нь бүгд оршуулгын ёслолд оролцож, Арс цэцэг өргөтөө аав нь түүнд маш олон зүйлийг зааж өгснийг бүгдэд нь хэлв. Тэр гайхалтай хүн байсан бөгөөд Ламберт болон тэд бүгдийг түүний халамжинд үлдээсэн. Хэдийгээр тэр аав шигээ хүчтэй биш ч гэлээ яг л аав шигээ хүн бүрийг энэ хорвоогийн юунаас ч илүү хайрлан халамжлана гэдгээ тангаргалдаг. Тиймээс тэр ард түмнээсээ өөрт нь хүч чадал өгөхийг хүсэхэд бүх иргэд түүний төлөө юу ч хийхэд бэлэн байгаагаа хашгиралдан илэрхийлнэ. Шарлотт Ревенийг дурсан санахдаа тулааны талбар дээр тэр малгайгаа өгч Арсыг тулааны талбарт гарах үед энэ нь хүчээ гаргаарай гэд түүнийг аав шихэн дуудаж байсныг сандаг. Тэгээд тэр бүх зүйлийг өөрөө хариуцж аавна гэдгийг амласан байлаа. Алиса Ревентэй салахаас гүйцэтгэхийн өмнөх мөчийг эргэн санаж түүнийг хажууд нь байж дэмжихийг хүсснийг бодно. Тэр өөрийнхөө хангалтгүй мэдрэмжид уучлалтгүйсэн ч яг энэ мөчөд тэнд байгаадаа баяртай байгаагаа хэлв. Розел оройтой хичээл хийхийг нь хараад Ревен түүнд санаа зовж байсныг дурслаа. Ревен түүнийг хүнчлэр уцсныхаа дараа түүнийг хүүхэд хിവэрэ байгаа тул өөрийгөө шахах хэрэггүй Арстай хамт өөрийнхөө химнэлээр өсөж хөгжих хэрэгтэй гэж хэлж байжээ. Арс бүгдэд талархаж ааваасаа тэднийг үрд харж явахыг хүсэв. Тэр зөргөө чангалж говьшгүй шийдвэртэйгээр тэр өдрөөс эхлэн Ловын товгийн тэргүүн болно гэдгээ бүгдэд зарласан бөгөөд Ловын товгийн домог болох нэгний өмнө бүгд зөвхөн унлаа. Яг энэ үед нэгэн уушин газар нууцлаг эмэгтэй миссионы амбан захирагч алагдсан тухай мэдээг сонсож ирчүүд дээр очин энэ талаар илүү ихийг ярьж өгөхийг хүсдэг. Ревен үүд осноос хойш 3 сар өнгөрсөн ч Арс шинэ албан тушаалдаа дасаагүй л байсан хэдий ч өөрийг нь дэмждэг бүх хүний тусламжтайгаар үүргээ гүйцэтгэж байлаа. Тэр эзэж аавшгэ болж чадахгүй мэт санагдах ч өөрийнхөөрөө чадах бүхнийг хийн хэмээн шинэ аялдаа гардаг. Тэр Канай ноёнтой уулзаж аав нь өөд болсон тухай хэлэхэд тэрээр Ревен үнэхээр онцгой нэгэн бас өөрийнх нь хамгийн шилдэг зэвсэг байсан гэж хэлв. Тэнд байсан бүх хүмүүс түүний төлөө залбирч Канай ноён Арсыг аавынхаа оронд Ловын товгийн удирдагч болсныг зарладаг. Тэгээд Арс өөрт нь туршлага байхгүй ч аавынхаа ажлыг чадлынхаа хэрээр хийх болно гэдгээ мэдэгдэв. Түүний хадам аав бүгд түүнд найдаж байгааг дурдах бөгөөд Гролем түүний царай өмнөгшгөө гинэн томоогүй биш болсныг анзаардаг. Одоо тэр тэдэнтэй ижил төвшөнд очисон бөгөөд хүн бүр түүнээс гайхалтай зүйлсийг хүлээж байлаа. Үүний дараа Ламеро тэдний дэмжиж байгаа ах Корен нь армаа бүрдүүлж чадсан бөгөөд удахгүй дайн эхлүүлэх гэж байгааг зарлав. Миссионы нийслэл болох Аркансыг одоогоор илүү олон цэрэг нөөц боломжтой дүү болох Басмарк эзлэн аваад байгааг тайлбарлана. Гисэн хэдий ч Корен эдийн засгийн даваа талыг олгох худалдааны хот болох Семплерийг хянаж байв. Энэ хоёр хот хүч тэнцвэртэй байгаа тул хөрс зэрэгэлдэх бүс нутгуудын дэмжлэг дайны явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр байлаа. Корен ойролцоох дүүргүүдийн хяналтыг гартаа оруулахыг хичээж байгаа ч баруун зүгт орших Перена дарамтад бууж өгөхөөс татгалцсан байна. Энэ нь маш жижиг аримтай жижигхэн газар юм. Гэтэл Арканс руу дайрах хамгийн богино зам тэндээс өнгөрдөг. Товчхондоо Пиранагийн хяналтгүйгээр фронтын шугам руу хангамж хүргэх боломжгүй болох бөгөөд энэ нь дайнд ялагдахтай ижил зүйл байв. Тэд хүчирхийлэл ашигладгүйгээр дэмжлэг авна гэж найдаж байгаа ч энэ бүхэн яаж явагддгийг тэд сайн мэдэж байсан. Тэднийг дэмжих эсвэл устгах гэсэн хоёр сонголт бий. Ийм учраас Ламеро Пиранаг эрхшээлдээ оруулах хэрэгтэйг тэдэнд долгов. Гэвч Арс түүний үгийг таслан тэднийг эхлээд ятгаж үзхийг зөвшөөрөөч гэж хүсдэг. Энэхүү хүсэлтэд бүгд аашрах бөгөөд хэд хоногийн өмнө Розельд нэг л шижигтэй зүйл анзаарэгдсныг бид өнгөрсөн дурсамжаас нь харна. Хэрвээ тийм сул дорой юм бол бэхлэлтэй зузаатгах эсгүй. Рез ч мөн үнийг шижигтэй гэж үзэж шууд дайралт хийвэл таагүй гинтийн бэлэгтээ очирч мэднэ гэж бодож байв. Хамгийн зөв арга бол эхлээд тэнд юу болж байгааг нь судлах явдал юм.
Риз мэдээлэл олж авахын тулд тагнуулын чиглэлээр мэрэгсэн сүүдрийнхэн гих хөлсний цэргүүдийг хөлсөлөхөөр санал болгов. Арс тэдэнтэй холбогдохыг хүсгээд Розел зөвлөлөөс Пиранаг гэрхшээлдээ оруулахар шийдсэн тохиолдолд үүнийг хийхэн зүйтэй гэж зөвлөдөг. Одоо цагт буцаж ирэхэд Арс дайснуудаар хүрээлүүлсэн хэрнээ Пирана бууж өгөөгүй байгааг нь маш хачирхалтай байгааг тайлбарллаа. Хэрвээ тэд шалтгааныг нь урьдчилан олж мэдвэл илүү үр дүнтэйгээр хөдлөх боломжтой болно. Лемер энэ хүсэлтийг хүлээн зөвшөөрж тэдэнд мөрдлөг явуулах хугацаа өгдөг. Уулзалтын дараа Риз түүнд ажлаа сайн хийсэнд нь баяр хүргээд алхаж явах зуур Шарлотт урд нь асран хамгаалдаг байсан хүүхдүүдэд олж харав. Тэр тэднийг нэлээд томорчоо гэдгийг анзаараад хоорондоо хувааж идэрээгээд мах өгдөг. Тэр үед асрамжийн газрын хариуцагч Арстай мэдэлж бид бүгдийг асрамжийн газар бариулж удамжнаас олдсон өнчин хүүхдүүдийг хүлээж авахаас гадна Шарлоттын хамгаалдаг байсан хүүхдүүдийг халамжлуулахаар найдвартай эмэгтэйчүүдээс гуйсныг олж мэдэв. Хүүхдүүд цэрэг талхчин үйлчлэгч тэр байтугай тариачин болгоор байна гэцгийх нь Шарлоттод маш их бахархал төрүүлдэг. Тэд амьдрал нь Арсын ачаар өөрчлөгдсөн тул түүнд талархлаа илэрхийлгээд Арс маш даруухнаар энэ зөвхөн түүнээс болоогүй бөгөөд Шарлотт цалингийнхаа ихэнхийг энэ газар тандилдаг гэдгийг хэлв. Хүүхдүүд түүнд талархаад дараа нь баяртай гэж хэлцгээв. Шарлотт анх тэднийг өөртөөгөө хамт Ламберт руу авч явах тухай бодож байсан ч тэнд үлдээсэн зөв шийдвэр байсан гэж бодлоо. Учир нь тэд том хотод илүү их боломжтой болж амьдралаа хэрхэн авч явахаа өөрсдөө сонгох боломжтой болсон билээ. Энэ үед Лиша гарч ирэн Арс дээр очиод аавтайгаа хамт Канэ цааз руу явж байсан ч түүнийг энд байгааг мэдээд хурдхан шиг уулзахаар ирсэн гэдгийг хэлв. Арс түүнтэй уулзахад сэтгэл санааны хувьд бэлэн биш байсан тул сандрах бөгөөд Лиша асрамжийн газрыг ажиглан түүнийг хашааж явсан ад жаргал дагаж явдаг тухай дурддаг. Гэнэт нэг маш заван хүү Лишаг тэврэхэд Арс цочирдон уучлалт гуйсан ч Лиша зүгээр л тэдний тоглоомд нэгдэн гутлаа тайлаад тэрхүүтэй тоглож эхлэхийг анзаарна. Арс түүнийг хар зогсохдоо Лишагийн ямар гайхалтай хүн болохыг ухаардаг. Оройн Лиша маргааш их ажил байгаа эсэхийг асуухад Арс Ризээ сүүдрийнхэнтэй холбогдохыг хүссэн бөгөөд хэрэв тэд зөвшөөрөл уулзаж ажил санал болгож тохиролцсон гэдгээ хэлв. Лиша энэ бүхэн хэрхэн дуусахыг харах гэж маш их догдолж түүнтэй хамт явахыг гуйдаг. Арс маш аюултай байж магадгүйгээ татгалзсан ч Лиша түүнийг өөрийнхөө багтаа явах юм чинь юу ч болохгүй гэж хариулв. Арс сүүдрийнхэн зөвшөөрөх хэсэг нь тодорхойгүй байгааг сануулхад Лиша Ризэд бүрэн итгэж байгаагаа илэрхийлнэ. Арс өөр ямар ч шалгах тооцоолгүйгээр хэрэв уулзалт болол түүнийг авч явахаар зөвшөөрч байрлаж байгаа газраас нь очиж аавна гэлээ. Гэтэл Лиша яг тэндээ асрамжийн газарт байрлаж байгаагаа дэлгэж түүнийг ятгахын тулд ширцээр байв. Сандарсан Арс түүнд өрөө бэлдэж өгөхөөр босох үед Лиша түүнтэй нэг өрөөнд баймаар байна гэсэн гинтийн санал тавьдаг. Эцсэн Арс энэ боломжгүй зүйл гэж хариулахч Шарлотт нөхцөл байдлыг анзаарч Лишатай цуг унтсан нь түүнд эргэж шийдэн зохицууллаа. Риз өрөөнд орж ирээд хоёр бүсгүй Арсаас болж маргалдаж байгааг харах бол Розел эмэгтэйчүүд үргэлж ийм зөрүүд байдаг юм байх таа гэж гайхан бодно. Тэгэд эцэст нь хэн нэгэн түүнийг татаж оруулаад тэд дөрүүлээ нэг орон дээр унтахаар болов. Дараагийн өглөө нь хоёр бүсгүй маш цоглог байдалтайгаар өнгөрсөн шөнө хэрхэн унтсныг нь асуухад бүрэн туйлдсан Арс Розел хоёр өнгөрсөн шөнө огт унтаж чадаагүйгээ сандаг. Энэ өдрийн сүүдрийнхнээс хариу ирсэн тухай анхааруулв. Үүний дараа тэд талархлаа илэрхийлж маш сайхан ажиллана гэж хэлсэн хүүхдүүдтэй салахаас гүйцэтгэлээ. Шарлотт баяртайгаар цааш явах бөгөөд Арс Ризээ сүүдрийнхэнтэй хийх уулзалт хаана болохыг асуув. Риз хотын захад байрлах нэгэн уушин газарт болно гэж хариулв. Арс тэдэнтэй холбоо тогтоож чадсанд нь гайхаж байгаагаа хэлэхэд Риз өөрт нь нэг л танил байсан бөгөөд бүх зүйл бүтсэнд баяртай байгаагаа тайлбарлана. Тэрээр мөн хөлсний цэргүүдийн бүлэг бүр өөр зүйлээр мэрэгсэн байдгийг дурдав. Жишээлбэл Ризийн бүлэг голчлон фронтын шугам тулалтаж байсан бол сүүдрийнх нь нууц ажиллагаанд мэрэгсэн хүмүүс байв. Гэхдээ түүний санааг зовоож байгаа ганц зүйл нь л байлаа. Тэдний хуучин удирдагчид тэтгэвртэй гарч одоогийн удирдагч нь маш залуу хүн байв. Арс тэднийг өмнөгшгөө сайн байж чадах болов уу гэж асуухад Риз харин ч эсэргээрээ шинэ удирдагч нь маш авьяастай, бүлэг нь урд урдынхаасаа илүү сайн байгаа гэж хариулв. Лиша энэ нь маш сэтгэл хөдлөм сонсогдож байна гэсэн ч Риз жинхэнэ асуудал нь шинэ удирдагч зөвхөн өөртөө сонирхолтой санагдсан ажлаар хүлээж авдаг бөгөөд асар их шагнал санал болгосон ч түүнийг шийдвэрт нөлөөлдөггүй явдал гэдгийг тайлбарлана. Ламере болон бусад хүмүүс энэхүү даалгаврын амжилтад найдаж байгаа тул Арс баг зэрэг санаа зовж эхлэв. Хэсэг хугацааны дараа тэд эцэст нь уушин газарт ирэх бөгөөд тэдний сэтгэл татан бүсгүйчүүд угтан авдаг. Гэвч тентхийн нэгэн ир сул ширээ байхгүй гэдгийг хэлээд явахыг санал болгоход Арс хэн нэгэнтэй уулзгаар ирсэн гэдгээ хэлв. Риз түүнийг тайвшруулад өнөөх ир дуудахгүй гэрэл унтарч наранд байр сууриа тавьж өгнө гэж хэлв. Сонирхолтой нь тэр ир дөнгөж сайхан нэг ширээ суларсан гэж хариулахад Арс үүнийг ямар нэгэн нууц үг байсан юм болов уу гэж гайхан бодно.
Тэднийг суухдаа зэрэгцээ уушин газарт байсан бүх хүмүүс тэднийг дайсансан харцаар ширтэж эхлэх нь Розел Арс хоёрыг баггүй сандаргаж орхив. Шарлотт зодон эхлүүлэхийг хүссэн ч Рез түүнийг зогсооно. Энэ үед Арс өдрийнхний өдөртөгчийг олохын тулд чадвараа ашиглахыг оролдсон ч Шарлотт түүнд тэр үзэсгэлэнтэй зөөгчийг хүлээлгэх хэрэггүй гэдгийг сануулan үгийг нь тасалдаг. Тэр цэсийг авах үедээ зөөгч бүсгүүрөө хараад маш их гайхлаа. Тэр бие барихыг хичээх бөгөөд зөөгч бүсгүйг явсны дараа бусдад ариун цэврийн өрөө орох хэрэгтэйг хэлв. Лиша түүнийг анхааралтай ажиглаж байсан бол цочирдсан Арс саяхныг чухам юу байсныг гайхан дотроо бодсоор байлаа. За тэгээд энэ удаагийн part 3 дугаар маань дуусч байгаа тул та бүхэн маань лайк болон subscribe орсноор part 4 илүү хурдан гарах юм шүү.